Сайн бацгаана уу? Та бүхэнд рестораны системийг танилцуулах гэж байна. За манай зүгээс бол ингээд үндсэн ресторан болон дэд салбарууд гэсэн юуг бол үүсгэж өгж байгаа. Мөн одоо ийм нэвтрэх лицензийн кодыг үүсгэж өгнө. За ингээд ресторанууд маань тухайн лицензийн кодороо нэвтэрж орно. За ингээд менежерийг бол анханаас нь ингээд пингийн бол үүсгээд өгчнө. За тэгээд тухайн пингээрээ бол нэвтэрж орно. За ороод нэвтэрж оронгууд одоо үндсэн хэсгүүд маань бол харагдаж байна. Энэ болохоор менежерийн буюу одоо менежер хэсэг маань гэсэн үг. Ахлах менежер гэсэн хоёр одоо менежер байгаа. Ахлах менежер нь олон салбартай газрууд байх юм бол ингээд бүх салбаруудаа нэгтгэж ингээд бүх мэдээллийг хардаг. Мөн бүх салбарын эрхээр орж бас харж болно гэсэн. Харин зөвхөн тухайн салбарын менежер байх юм бол зөвхөн тухайн салбарынхаа одоо датагийн яг ийм мэдээлэл бол харах боломжтой. За энэ дээр хэдүүлээ юу хийх вэ гэхээр хамгийн түрүүнд ангилал буюу ямар одоо хоолны одоо ангил те хоол, ундаа, ус, архи одоо юу гэдгийг те тийм ангиллуудаа ол оруулж үүсгэж өгнө. Энэний дараа хоолныхоо цэсүүдийг бол үүсгэж өгнө гэсэн. За энэ дээр бол ингээд засах дарж байгаа те шарвин гэж жагаад эндээс нь зураг сонгох гэж жагаад тухайн одоо зургаа ол оруулаад өгчих нэ. За энэ болохоор хоолны цэсээ удирдах байгаа хэсэг нэгаа. За бидний зүгээс энэ ширээний захиалгууд гэдэг нь болохоор одоо хоол захиалга үйлчлүүлэгч маань хийгээд энэ дээр одоо тухайн процесс маань явагдана гэсэн. За одоо хэдүүлээ нэг юуг явуулж үзье. За одоо болохоор танад одоо хэдийн ширээ байдгүй гэдгээс хамаарат ширээний тоогоо оруулаад хадгалах дарахаар ширээний одоо QR-ууд маань бол үүсчин. За эндээс сэтгэл ханамжийн судалгааг одоо асуултыг нь өөрчилж болно. Өөрсдийнхоороо ер нь бол стандарт тодорхой хэмжээний энэ асуултууд байгаа. Агуулгын хувьд жоохон өөрчилж болно гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор байршлуудаас ингээ оруулаад өгчих боломжтой. За мөн за одоо эндээс хэдүүлээ ширээ 3 дээр нэг ширээ 3-ын QR-ыг хэвлээд тэгээд нэг захиалга оруулаад үзье. За энэ дээр би нэг юу холбоч. За би үйлчлүүлэгч маань бол утасныхаа камераар зураг авдаг камераар QR-ыг бол уншуулна. За ингээ ойртуулад яангууд ингээд нэг шар бичиг гараад ирж байгааз рес меню гээд энэ нь болохоор QR уншиж байгаа байхгүй юу? За ингээд уншчихна гэсэн үг. За ингээд үйлчлүүлэгчд маань бол тухайн одоо хоолны маань юу гарч ирж байна. За энэ шарвингаас би 2 ширхгийг авлаа. За нэг нь 23 700 учраас 47 400 болсон байна те. За би ингээд уух юмтай уух юм байна. Уух юм алга те. За уух юм алга байгаа учраас за би нэг мантууд авч. За ингээд 49 мянга. Ингээд захиалга өгөх гээд за ингээд жууцаатай өндөгтэй 2 ширхэг мантуу 1 ширхэг гээд нийт 49400. За магадгүй ингээд сонгон хийхгүй шүү ч гэдэг юм те. Сонгон хийхгүй шүү гэд магадгүй ингээ хоолны маань юу ингээд юугаа өгч болно. Нэмэлт бас мэдээлэлээс тухайн хүн бас шаардлагатай бол өгч болно гэсэн үг. За ингээ өгчих юм бол одоо үйлчлүүлэгчд маань яаж харагдах вэ гэхээр биш ээ. Нөгөө юунд маань яаж харагдах вэ гэхээр ширээний захиалгууд гэдэг зэсэн дээр ороод ирж байгааз. За энэ тогоочийн хэсэгт маань болохоор одоо зөвхөн ширээний захиалгууд гэсэн энэ зэс маань харагддаг гэсэн үг. Харин бусад одоо юунд маань болохоор менежерүүдэд маань болохоор бусад энэ шаардлагатай зэсүүд гарна. Тогооч болон зөөгч кассуудад энэ зэс маань харагдана. За ингээд би тогооч манд бэлтгэж эхэллээ гэд ингээд тавьчих юм бол юун дээр маань яаж харагдах вэ гэхээр үйлчлүүлэгч маань болохоор явцыг нь хараад иж болно гэсэн үг. За энэ нэг захиалгын үн дээр ингээ харах юм бол за өмнө нь болохоор энэ болохоор нөгөө ширээ бэлтгэж байна гэд төлөвөнд бэлтгэж байна гэд орсон байгааз.
За энэ ширээ 3-ын хувьд болохоор өмнө нь нөгөө энэ захиалга 2 маань бол хийгдээд борлуулалтаар бүртгэгдээд гарсан байсан байна гэсэн үг. За тэгээд бэлтгэж байна гэд юу маань бол харагдчихээн. Төлөв нь бол харагдаж байна гэсэн үг. За эндээс ингээд төлөв солингууд хүргэгдсэн гэх юм бол ингээд төлөвүүд нь ингээд автоматар солигдоод явах юм. За ингээд хүргэгдсэн гэд төлөвд нь ороод ирж байгааз. За гих мэтээр ерөөдөө ингээд шууд ингээд төлөв тогоочийн ямар төлөвд оруулж ийн тэр төлөв нь бол ингээд харагдаад явна гэсэн. За ингээд яагаад борлуулалтаар бүртгэх гэдэг төлөв оруулж өгсөн бэ гэхээр манай нөгөө ресторанууд чинь давхар бас ингээд кассин системтэй ажиллаж байгаа бас юунууд байгаад байгаа байхгүй ресторанууд. А тэгэнгүүт тэр борлуулалтаар бүртгэх гэдэг ингээд товчтой холбоод товч юуг оруулаад өгчих юм бол нөгөө юутаа тулгаа явчихдаг гэсэн. Борлуулалттайгаа. За энэ бол борлуулалтаар бүртгэгчлээ шүү. За борлуулалтаар бүртгэгдэх юм бол ерөнхийдөө бол борлуулалтын тайлан руу орж байгаа. За тухайн одоо 29-ноос 30-ны хооронд нийт одоо ийм тавч хураангуй тайлан нь болохоор ийм одоо бараа бүтээгдэхүүн бол зарагдсан байна гэж харуулж байна. За ингээд дэлгэрэнгүй байдлаар харах юм бол хизээ одоо хідэн цагт одоо ямар бүтээгдэхүүнүүд зарагдсан бэ гэдгийг магадгүй бас нөгөө кассин програмтайгаа тулгах тий. За кассин програм байхгүйнууд нь шууд эндээсээ ингээд тайлангууд хараа авчиж болно. За ингээд PDF-ээр ингээд тухайн тайлангаа хэвлэж болно. А мөн Excel-ээр гаргаж болно. А огноогоо ингээд сараар сонгож болно. Тухайн өдрөөр сонгож болох нь байна. За ажилтны пин гэдэг хэсэг болохоор одоо тогооч 2-3 ээлжийн тогооч гэдэг бол тогоочудаа оруулах нь байна. Салбарын менежер, ахлах менежер, зөөгч үгээд мэдээллүүдийг нь бол үүсгэж өгч байна. А хэрвээ та пин кодыг мартсан байх юм бол пин кодыг ингээд эндээс нь сэргээд өгөх боломжтой. За энэ үйлчилгээний лог гэдэг хэсэг дээр болохоор одоо нөгөө бүх бичлэлүүд маань лог болж үүсэж идэг. Одоо магадгүй үнийг солилцсон хүн те барааны одоо захиалгын үнийг солих хоолны цэсний үнийг солих молих гээл одоо ер нь л бүх бичлэлтүүд маань л одоо төлөв шилжүүлж байгаа. Одоо хин нэгэн санамсаргүй байдлаар төлөв мөлөв шилжүүлсэн бол одоо хилам үүсээ те тогооцсон өчр хинэн хэлцээ яасан гэдэг юм үүсгээд байдаг гэж магадгүй. А тэгвэл энэ дээр ингээд хин яаж төлөв сольсон талаар бол мэдээлэл нь бол харагдана. За энийг нөгөө энэ дээр ингээд зарим дээр нь ажилтан гэж харагдаад зарим дээр нь халина гэж харагдаад байгаас тэгэхээр нөгөө яг төлөв одоо энэ орж байгаа эрхийнхаа юг нэрийг нь өгчдөг гэсэн лог үүсгэж байгаа юуныхаа бүртгэлийг тэр нь одоо жишээ нь энэ дээр менежерийн лог харахад хин гэдэг юугаар нэрээ үүсгэж байгаа юм tal. За өөрчн гэх юм бол сэтгэл ханамжийн судалгааг өгч болно. За тэр нь харуул. За энэ дээрээс ингээд бас харах юм бол энэ дээр хараа res menu гэдэг энэ дээр манай ингээд утсан дээрээс ингээд аппликейшн байдлаар сууж болно. Гар утсан дээр юун дээр бас ингээд сууж болдог байгаа шүү. Нөгөө tab map гэх те бүх төрлийн төхөөрөмжүүд дээр ингээд суух боломжийг олгоод өгсөн байгаа. За одоо үйлчлүүлэгч маань сэтгэл ханамжийн судалгаагаа өгөх чинь. За энэ үнэлгээ өгөх гэдэг хэсэг дээр тухайн хүн маань одоо за ингээд цэвэр байдал, үйлчлэгээний ажилтны хандлага те үн гэд. За энэ ингээд яддаг ч юм уу те сэтгэл ханамжны хэрэгсэн энэ төр. За энэ сэтгэл ханамжийн судалгаа сэтгэл ханамжтай байгаа юу? Найс нөхдөд санал болгох уу гэдэг энэ хоёр асуулт маань болохоор бүр яг олуулсан хэмжээнд бараа бүтээгдэхүүнийг одоо нэг үнэлдэг томьёогоор бол ардаад бодогддог байгаа. За ер нь бол сэтгэл ханамжтай байгааг 4-5 гэсэн хамгийн сүүлийн 4-5 одтой юу дээр хариултаа сонгож авдаг. А мөн энэ найс нөхдөд санал болгох уу гэдгийг 9-10 гэсэн сонголт 9-10-ыг сонгосон бол одоо найз нөхдөд санал болгоно бусад хариултыг явах юм бол санал болгохгүй шүү гэдэг юг одоо ардаа томьёон тэгж бодогддог гэсэн байхгүй юу? Энэ маань яг ингээд та бас нэг нээлттэй судлаад асуугаад үзээрэй, дэлгэрүүлээд
Ер нь бол энэ хоёр маань бол хэр сэтгэл ханамжтай байгаа вэ? Таныхаар үргэлжлүүлсэн хүмүүс хэр одоо таныхыг санал болгох вэ гэдэг юуг бол бүр яг ингээд хариулт нь дундаас нь одоо бүр томьёогоор одоо бодож авдаг арга байдгаа гэсэн үг. За энийг би яг 8-аар оруулчих. За магадгүй ингээд санал гомдол бичиж болно, бичихгүй ч хэлгэж болно. За би бол ингээд бичээд үлдээчээ. За тэгээ хоолноос үс гарсан ч гэдэг юм те. Магадгүй ингээд ер нь бол хоёр төрлөөр хүмүүс сэтгэл ханамж үлдээдэг байхгүй юу? Яагаад хоёр төлөөр үлдээж байгаа вэ гэхээр үнэхээр сэтгэл ханамжтай сайхан байх юм бол танахаар нэг сэтгэл ханамжийн судалгаагаа өгнө. Эсвэл үнэхээр одоо онцгүй муухай ах юм бол сэтгэл ханамжийн судалгаа босод дундаж үед бол нэг их өгөөд авахгүй. За ингээд санал хүсэлт хэсэг дээр 90-50-66-52 гээд миний бүгсэн юу маань 11 цаг 03 минутанд гээд ороод ирсэн маань энэ үзүүлэлтүүд нь ингээ ороод ирсэн. За хоолноос ус гарсан гэдэг одоо юу гарсан гэсэн. За тэгэнгүүт одоо асуудлыг одоо шийдсэн ингээ тий манай менежер маань бол энэ дээр одоо ямар нэгэн одоо энэ хүнтэй холбогдоод асуудлыг шийдсэн бол асуудлыг шийдсэн гэдгийг төлөвт оруулаад шийдсэн гэх юм бол ингээ шийдсэн төлөв рүү ороо явах нэ. Тэгэхээр ерөнхийдөө гомдол аноним гэдэг нь болохоор ямар ч одоо гомдол санал өгөөгүй зүгээр л нөгөө одоо 5 однуудыг ингээ сонгоод бүглээд өгсөн хүмүүс энэ маань болохоор нөгөө энэ дашбордонд бол энэ дашбордын нөлөөлөлт бол ороод ирчин гэсэн үг. За одоо энэ дээр бас нэрийн нэмэлтээр юу хахад одоо энэ болохоор үндсэн юуны одоо үндсэн менежер ирэхээр бол ингээ бүх салбарыг бол нэгтгээд ингээ харчдаг байгаа. Бүх салбарын хувьд болохоор за ер нь бол ингээд лингийн хувьд бол ингээд захиалгуудынхаа мэдээлэл шийдний гомдол шийдвэрсэн ийдэггүй энэ төр гэдэг мэдээллүүд нь ингээ харагдчихжээ шүү дээ. За бусад салбарууд дээр нь бол ерөөсөө дата оруулаагүй учраас ингэж харагдчихж байгаа. За 7 хоногоор өнөөдрийн хувьд бол ингээ нэг захиалга гарсан бол 7 хоногоор 6 захиалга орж ирсэн байгааз сэтгэл ханамж нь бол 75% та өнөөдрөх 100% ингээд тэгэхээр тухайн сарынхаа явгаар ингээд мэдээллүүд нь шинжлэхтэй авчдаг. Энэ болохоор ахлах менежер ирэх буюу одоо юу нах нь шүү дээ. Бүтэн одоо юу н гэсэн үг. Ирэх нь гэсэн үг. За эндээс бол тэгээд бусад салбаруудын борлуулалтаар хідэн юу бүртгэсэн яасан гэдэг юм нь бол харагдчихээн. Тэгээд яг энэ болохоор нэг гэж зөвхөн өнөөдрийнхөө огноогоо нөгөө нэгээр сонгоцсон. Энэ өнөөдөр гэдгээр сонгоцсон учраас за 7 хоногор гэж байгаа харах юм бол 7 хоног гэдгээ сонгож жагаад одоо саяны ширээний захиалгуудыг харах юм бол за ер нь нэг иймэрхүү юм байгаа. Ер нь бол нэгтгэж харах. Гол зорилго нь бол хэрэглэгч захиалгаа өгнө. Тэгээд сэтгэл ханамжийн судалгаагаа авлаа. Мөн менежерүүд маань сэтгэл ханамжийн судалгаан дээр нь одоо юугаа бүртгэж авдаг. За баярлалаа.